Үндэсний телевиз үздэг хүмүүс хураамж төлөх нь зөв үү гэдэг асуудал. Тийм болохоор би үндэсний телевизээс хэдэн асуулт асууж байгаа нь эхний ээлжинд зах зээлийн судалгаа буюу хийсэн судалгаан дээр Улаанбаатар хот 2 ангилаад түүний дотор мэдээлэл технологитой холбоотой нэвтрүүлэг за хүүхд залуучдын нэвтрүүлгээд үзэлтээр Монголын үндэсний телевиз бусад арилжааны телевизтэй рейтингийн хувьд хэд байд юм бэ? Ийм судалгаа байгаа хамгийн сүүлийнхээр. Ингэж асуухгүй бол бид нар ч одоо 2 жилийн өмнөх үйл ажиллагааны тайлан хэлцээд байна шүү дээ. Энд ч одоо өнгөрцөн гэсэн үг байхгүй. 2 жилийн өмнө. Энэ одоо ямар шалтгаантай нь мэдэхгүй байна. За хоёрдугаарт улс төрийн нөлөөлөл хэр байдаг вэ гэж 15 үндэсний зөвлөлийн гишүүнтэй миний буруу санаагүй бол энэ хуулид яг энэ томилгооны бол өөрчлөлт ороогүй. Улсын хурлаас засгийн газраас ерхэлж байсан. Тэгээд дандаа улс төрийн субъектүүдээс томилж байгаа учраас энд улс төрийн нөлөөлөл хараат бус байдал байхгүй байна гэж ойлголт бол энгийн локер байхгүй. Тэгэхээр та нарт ажил хүнд хийхэд улс төрийн нөлөөлөл дарамтчилт нь хэр байдаг вэ гэдэг. За 3 дугаарт энэ маркетингийн зардлага 2% гэдгийг нэгэнд энэ хуулийг хүндэх асуудал яригдж байгаа бол энийг нэгсэх хэрэгтэй. 2% ядаж 5% болгоход маркетинг орлогч нэмэгдэнэ. Тэгэхгүй бол 2%-гээ блоклаа ичхаар тэнд яг нэг үйлдэл бизнесийн байгууллагуудад өрсөлдөө явдаг, ар үрийн хаалга явдаг. Тэгэхээр яг энэ зах зээлийн судалгаатай холбоотой юм. За дөрөв дэх асуулт нь орон тоогоо батлахдаа та хэд үндэсний зөвлөлийн гишүүдийг одоо оруулаа баталчихсан. Гэтэл энэ ч өөр хууль заасан үндэсний зөвлөлийн гишүүд байгаа шүү дээ. Тэгээ хууль заасан юмыг та нар орон тоогоор батлана гэдэг юм бас нэг логикийн асуудал зөрчил үүсэж байна. За тэгээд сүүлийн 4 жилд Монголын үндэсний олон нийтийн телевиз хичнээн төрөв тоног хөрөмжөөр шинжилсэн. Үйл ажиллагааны шинжилт нь хэр явсан? Техник технологийн хоцрогдол нь хэр байгаа юм гээд. Яагаад ингэ асуугаад байна? Хувийн хөрөнгө оруулаад сайн телевизэд хийж болоод шууд тодруулах уу? Дараа нь. За. Монсор дарга ажлын хэсгийн 5 номерын микрофон. Шижир гишүүний асуултанд хариулъя. За, шижир гишүүн хэллээ энэ хөрөнгөтэй холбоотой Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн за хөрөнгийн дахин үнэлгээн дээр бол одоо би анх ирсэн өдрөөс хойш бол нэлээ их ярьж байгаа энэ дахин үнэлгээ хийх энэ процесс бол манай Монголд бол энэ харьцангуй өөрөө их шин юм байлээ. Яагаад гэвэл та түрүү хэллээ энэ урлагийн одоо тэр тайз засалч гэдэг юм ингээд маш олон юмнууд байдаг. За энэ дээр бол бид нар анхаарах ёстой. За үзэлтийн судалгаа байгаа юу гэд. За миний Монголд бол уг нь үзэлтийн судалгааг бол айгүй нарийн гаргадаг байсан энэ олон улсын Максимагийнхан тим арга байсан юм байлаа нөгөө. За тэгээд тэр маань өөрөө компани маань дампуурсан. За би тэгээ 23 онд анх ирээд бол 23 оны намар нэг судалгаа бол хийлгэж исэн. За тэр маань бол гэхдээ зүгээр нөгөө маш цөөхөн үнээс хийжсэн судалгаа 22 онд MMCG-гийн хийсэн нэг тийм судалгаа байд юм байлээ. За тэрийг бас энэ гишүүдтэй бид нар дараа нь хөргүүлье. За тэгээд тэрэн дээр бол та гишүүд маань бас яг хэлж байгаа зарим контентууд маань бол нэлээд их үзэлттэй байдаг. Тодорхой контентууд нь жоох үзэлт нь бага байд юм билээ. За улс төрийн нөлөөлөл байгаа юу гэж асуулаа. За би бол зөвхөн өөрийнхөө өмнөөс хариулна. Над дээр ямар нэгэн байдлаар одоо улс төрийн дарамт шахалт гэх юм уу тийм бол ирж байгаагүй. За 2% энэ орлого талаар зөвшөөрөгдсөн уран бүтээлийн 2% нэмэх асуудал бол за энэ бол яг болно. Бид нар бол энэ дотроо ярьж байгаа энэ хуулийн саналыг бол өөрсдийнхээ саналыг бол явуулж болох бах. Гэхдээ зүгээр NHK-ийг ч гэдэг юм уу энэ олон улсад харж байхлаар энэ хоёр янз байгаад идэм байлээ. Яагаад тэгэхээр нөгөө тухайн улс үндэснийхээ нөгөө өв соёлыг тээж байгаа үр хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа гэдэг утгаараа бүр огт сурталчилгаа явуулах ёсгүй гэж бас үздэг улсууд байд юм байлээ. Зарим нь бол тэр нь одоо түрүү хэлсэн хураамж нь бол маш тодорхой. Тэгээд төсвийн батлахтаа төсөвт нь уялдуулаад хураамжаа үндэсний зөвлөл нь өөрөө баталж явж идэг ч гэдэг юм ингээ өөрчилж идэг. За хамгийн сүүлд тэгэхэд бид нар NHK-ийн түншүүдтэйгээ уулзж байхад NHK бол хураамжаа нэмэх биш нэг удаа багасгасан байд юм байлээ. Яагаад тэгэхээр нөгөө техник тоног хөрөмжийн шинжилгээ хийж сүүлийн 10 жил хийгээ. За одоо бид нар ингээд тодорхой хэмжээний 2 жилийн пауз авах учраас энийг бол жоохон буулгаж байгаа гэж мэдээлэл бол өгч ирсэн. За хууль заасан орон тоон дээр бол за бид нар энийг бол эргэж харах зүйтэй баг. За
сүүлийн 4 жилийн тоног төхөөрөмжтой холбоотой шинжилэлтээр за яг одоо шууд ингээд 4 жилийн хугацаанд төдөн төгрөгийн юу гэд хэлэхэд бол болохгүй байна. Энэ гэрэл захирал хариулах уу? За. Ахад асуулт дутуу байна гэдэг нь шижиг шүү. За тэд тэнд тэр юу руу суун? Ажлын хэсгийн гол руу орж суун. Тэгжээж хариулна. Наа микроноч ажиллахгүй. Хэн билээ? Үндэсний зөвлөлийн гишүүн, Алтан цэцэг гишүүн. Ажлын хэсгийн 1 номерын микрон. Ажлын хэсгийн 1 номерын микрон. За. Сайн бацхан нөө миний нэр Алтан цэцэг. Үндэсний зөвлөлийн өргөдлийг шалгах хорооны дараагаар ажилладаг. Манай өргөдлийг шалгах хороонд бол үндэсний зөвлөлийн нэрээр ирсэн өргөдөл гомдлыг шалгаж үндэсний зөвлөлийн хуралд оруулж танилцуулахаас шийдвэр гаргахаас гадна судалгаа бас хийх үүрэгтэй байдгийг үүнтэй холбогдуулаад Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний хэмжээний нэр нөлөө иргэдийн итгэл хүлээсэн байдал гэж үндэсний хэмжээнд ийм рандом судалгаа хийсэн байгаа. 22 онд энэ Максима судалгааны байгууллагатай хамтраад тэгээд шижир гишүүний асуултанд нэмж хариулахад техник технологиор бусад телевизүүдийн хаана явдаг юм бэ гэж манайхыг асуусан. Зүгээр яг бусад телевиз, арилжааны телевизүүдтэй харьцуулж энэ удаад бид нэр судалгаа хийгээгүй. Хийхдээ бол ямар төрлийн дэлгэц төхөөрөмжөөр Монгол За 1 минут нэмээд үзэлт юм тодорхой хариулахгүй 1 минутанд багтахгүй шүү дээ та. Ажлын хэсгийн 1 номерын микрон. За ямар төрлийн дэлгэц төхөөрөмжөөр хүлээж авдаг вэ гэж орон нутагт болон Улаанбаатар хотод бид нар харьцуулсан судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр гэрийн зурагтаар бол манай нэвтрүүлгийг 51.7% үздэг юм билээ. Шугамын радиогоор 1.5, машины FM-ээр 6.7, машины дэлгэцээр 2.5, гар утсаар 7.4, компьютераар 2.2, iPad-аар 0.5 бусад хэрэглэлээр гэдэг ингэж гарч байгаа. Орон нутагт бол ойролцоо, ер нь ойролцоо ингэж гарч байгаа. Гэрийн зурагсаар 53, шугамын радиогоор 2% гэдэг. Ер нь нөгөө үндэсний олон нийтийн радио, телевиз, үндэсний хэмжээний нэр нөлөө, иргэдийн итгэл хүлээсэн байдал энэ ер нь хэр зэрэг хүлээн зөвшөөрч байна гэдэг судалгааг үндэстэн даяар рандом байдлаар хийсэн ийм судалгааг төрийн байгуулалтын байнгын хороонд бид нар явуулсан байгаа. Хийсэн судалгааныхаа ажлыг явуулсан байгаа. Энэс би сая шижиг гишүүний асуултанд манай хийсэн